За. Эндээ ингээд архитектурын компанид ажиллаж юм байна. Архитектор ш архитектур гэхгүй. Архитектурын компани. Яг ажилт нь болохоор архитектор гэхгүй. Ингээ мэрэгжлийн үхэллэгээр зодчих юм аа. Карлсрүүгээс ярьж байна. Карлсрүүэд 19 цаг болох гэж байна. За бүгдээрээ сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? За манай подкастыг сонсож байгаа өглөө, өдөр, оройн мэндийг хүргэе. Бид хоёр нэрээ бас подкастнда нэр өгсөн ер нь таад анзаарсан уу? Chit Chat podcast гэдэг нэртэй болсон байгаа. Тэгсэн байгаа. За тэгээд бид хоёрыгоо дэмжиж лайк, subscribe дарахаа мартав. За. Өмнө нь хоёлаа ингээ хоёр бичлэгэн дээр л дандаа л нөгөө өнгөрсөнд юу болсон талаараа л яриад лаа шүү дээ. За. Тэгэхээр ер нь одоогийн яг сонир сайхан юу байгаа? Ер нь энэ за дэрмигэд угаасаа төр орхичээ заяа. Энэ хонгороо гэдэг хүн ер нь яг сургуулаа бол төгссөн юм байна. Тэгээ одоо юу хийгээд байдаг? Юу хийдэг вэ? За би болохоор одоо сургуулаа төгсөхөөсөө өмнө яг магистрийнхаа дипломыг бичиж байхдаа энэ хоттой байдаг нэг архитектурын компанид ажилд орсон. Тэгээд тэр үедээ болохоор яг нөгөө нэг сургуулийнхаа хажуугаар энэхэр бол одоо work student гэж нэрлэдэг идэг. Work student-ийн оюутан ажилтан хийж агаад тэгээд удахгүй тэгээд дипломоо хамгаалаад сургуулаа төгсөөд тэгээ яг туршилтын хугацаа 3-6 сар гэж байдаг. Миний хувьд болохоор 3 сарын туршилтын хугацаатай байсан. Тэгээд тэрэндээ тэнцээд аваа. Тэгээд ер нь бол үргэлжлүүлээд одоо алтал ажиллаж байгаа. Одоогийн байдлаар бол нэг 5 жил гарan ажиллаад явж байна. За хоттой бол ингээд мэрэгчлэр архитектурын компанид ажилладаг юм байна. Тэгээ яг ажил дээр ер нь ойр үед яг ямар ажил дээр төвлөрч явах юм бэ? Хийж байгаа ажил даалгаврын хувьд болохоор манай компаниг одоо манай хотоос барьж байгаа цэцэрлэгийн барилгын төслийг гүйцэтгэж байгаа. Тэгээд зураг төслийн ажлаас нь ахуулаад тэгээ барих үед нь одоо удирдахтай бүх ажлыг хариуцаад хийж байгаа. За сүүлийн үед хийж байгаа ажил гээд ирэх юм бол тендерийн шалгалтын ажил хийж байгаа. Манай хотоос нэг барьж байгаа нэг цэцэрлэгийн барилга байгаа байхгүй юу? Тэгээд тэрнтэй холбогдлолтой нэлээд олон тендерийн ажлуудын шалгалт хийгдэж байгаа. Тэрний ер нь гол ажлуудын би гүйцэтгэж байгаа. Тэгээд ер нь бол өөрийгөө тэр тендерийн шалгалтын ажил дээр нэлээд профи болоод байна уу да гэсэн сэтгэл төрөөд байгаа. Нөгөө адын тэнийг бие магтна гэдэг шиг. Тэгтээ нэрээ тоглоомчгүй. Яг нөгөө одоо зарим төсөл дээр ингээд нөгөө амар олон хотуудаас ч юм уу тий газруудаас нөгөө ингээд төслөө аваад хийгээ гүйцэтгээд явж байгаа шүү дээ тий. Тэнгүүт чинь нөгөө нэг яг манай компанийн хувьд гээд ирэхэд бол жишээлбэл тендерийн шалгалтын ажлыг тэгж амар нарийн хийдгүйсэн гэдэг жаахгүй. Тэгээд одоо болохоор зэрэг манай ялангуяа энэ нөгөө манай хотоос одоо барилга барьж байгаа тохиолдолд тендерийн шалгалтын ажлаа бүр амар нарийн хийлэгдэг. Тэгээд тэр шаардлагуудыг ерөөхдөө би айгүй биелүүлж хангаж чадаад байдаг байхгүй юу? За мэдээлэлсээ олцсонд баярлалаа. За өмнөх сэдв дээр хоёлаа нөгөө тэтгэлгээ ярьсан шүү дээ тийм. Тэгээд нөгөө за тэрнтэйгээ жоохон холбогдолтой нэг хальт нэг юм нэмээд ярьчих гэж бодлоо. Юу гэхээр одоо нөгөө тэтгэлгээр ирж байгаа хүн бол тодорхой юм байна тийм ингээд ирээл угаасаа сурна. Тэр араас нь ирж байгаа тэр гэр бүлийн хүмүүст нь яг ямар давуу тал ч юм уу боломж үүсэж байгаа юм бэ? Тэр талаар нэг хальт бас мэдээлэл өгч. Миний хувьд бол айгүй давуу талтай санагдсан. Яг одоо ингээд гэр бүлийнхэн хин нэг нь төрүүлж яваад тэгээд араас нь ирэхлээр яг германаар бол одоо фамилийн нах зүг гэж хэлээд идэм л шүү дээ. Тэгээд тэгж ирсэн тохиолдолд одоо жишээлх юм бол одоо тэр ирсэн хүн ажиллахч боломжтой, сурахч боломжтой. Тэгээд ирэхлээр зэрэг айгүй давуу талтай санагдсан. Яг Монголоосоо байж байгаад яг тухайн үед чинь бол Монголоос ажиллахаар ирээ гэх юм бол боломж бас нээлттэй яг байхыг байдаг байсан ч гэсэн бүр тийм амар нээлттэй байгаагүй шүү дээ тий. Би яг ирчээд нөгөө нэг хувийн хэлний курс суудаг байхад нэг Оросоос ирсэн залуу байдагсан байхгүй юу. Тэгээд тэр залуу болохоор зэрэг ажлын гэрээгээр ирсэн байгаа. Тэгээд герман хэлээ сайжруулахын тулд герман хэлний курс сууж байгаа гэж цуг суудаг гэсэн. Тэгээд тэрнтэй ер нь дараа нь бас ингээл
аюу олон таарад идэв үе. Тэгээд яг тэр үед надад төрж исэн бодол болохоор зэрэг яг биднэрт болохоор яг энэ боломж арай нэг жоохон бага одоо тутмаг байгаад байна да гэж хэлжсэн аахгүй. Тэнгүүд нөгөө нэг яг хин нэгэнд одоо төрүүлээд итгэлтэй ирсэн байж байгаа дараас нь ирлээ гэхэд нөгөө хүн ажиллах хэрэгтэй эсвэл сурах хэрэгтэй аль нь ч байж болно гэхлээр айгуу давуу талтай байсан. Тий. Тэгээд дээрэс нь нөгөө өмнө бас дурдсан штэ тий. Одоо нөгөө тэтгэлэг аваад ингэхлээр яг үндсэн хэрэгцээгээ хангахаар хэмжээний санхүүжилт өгдөг гэсэн гээд тэгээд одоо жишээлх юм бол нөх хүний хэрэгцээ чинь модохгүй тий. Тэгэл ер нь бол одоо зүгээр ингээл адаглал одоо хичээл сургуулийнхаа хажуугаар нэг жоохон цаг зав гараал ингэх юм бол нэг жоохон ийш тийш аялаа зугаалчих юмсан гэж ирлээ гэхэд мөнгө хэрэгтэй. Тэгэхээр нөгөө нэг тэр давуу тал нь яаж гарч исэн гэхлээр одоо хэрвээ гэр бүлийнх нь хүн хажуугаар одоо хэлний курст явахын хажуугаар ч юм уу ажиллаад тодорхой хэмжээний мөнгө олчихно. Тэгээд тэрийгээ бас эргээгээд яг тийм хувийн хэрэгцээндээ зарцуулахад бол бас айгүй нэмэртэй. Тий. Давуу талтай санагдсан. Таны хувьд юу гэж боддог? Тэг яг л наад чинь л та одоо хонгоройг сурж явах үед нь би хэлний курс мөрсөө хийж явахдаа ажиллаад тэгэл тэрнгэрээ бас тодорхой хэмжээнд болгочдөг тийм байсан. Тий. Тийм. Тэгээд ер нь бол гэхдээ яг ажилтай холбогдлолтой бас нэг тустай бичлэг хиймээр байгаа тий. Яг Германд ирснээсээ хойш ямар газруудад ажиллаж исэн ч гэдэм үү тий. Тэгээ одоо дэрмээр нь яг ямар ажил хийж байна гэсэн холбогдлолтой нэг тийм сэдвээр ярих гэж бодож байна. Тэртээ банк хамтаагаараа тэгвэл үзэн заа юу. Ядаргац. Сонсон заа юу гэлээ. За, өнөөдрийн сэдв юу вэ? За, өнөөдөр болохоор зэрэг их сургууль уу, дээд сургууль уу гэдэг талаар ярилцмаар байна. Окей, гоё сэдв байна. За, угсаа нөгөөдөө хоёулаа хийжсэн шүү дээ. Ягаад дахиад хийж байгаа? Өмнө нь яг хоёулахнаач бас хийгээгүй. Өмнө нь хийхдээ болроотой гуруулаа хийжсэн. Тэгээд одоо ягаад дахиад хийх гээд байна гэхлээр бит хоёр иргэн ирж байгаа. Дээрээс нь нөгөө хамгийн ихний подкастаа хийхдээ одоо та ер нь бол одоо их сургууль сурж агаад 1.5 семестр сурчаад тэгээд цааш нь үргэлжлүүлж сурах боломжгүй болоод дээд сургууль руу шилжсэн. Ер нь бол нэлийн асуудалтай байсан энэ төр гэж ярьсан шүү дээ. Тэгэд энэ талаар ярил ер нь бол бас баггүй юм болон тийм болохоор тусдаа бичлэг болгож оруулъя гэжсэн. Тэгээд яг тэр амлсныхаа дагуу бас яг энэ бичлэгээ хиймээрээ. Тийм. Тэгээд дээрэс нь тэр үед чинь бол хамгийн гол нь бит хоёр чинь яг хоёулаа нөгөө их сургууль дээр сурдаг. Тэгээд ерөөсө хог шүүлээд буюу нөгөө дээд сургуульд сурч үтсэн туршлага байхгүй. Тэний интернетээс нэг олж уншсан нэг мэдээлэл эсвэл нэг найз нөхдөөөс авсан мэдээлэл дээрээ тулгуурлаад яг үндэ ол ярьсан. Хуцаж өгсөн баг шүү дээ. Тэгээд тийм болохоор зэрэг яг одоо яг өөртөөхөө туршлага дээр одоо өөртөөхөө ч явах те ер нь бол таны туршлага дээр үзлээ. Миний туршлага. Тий. Тэгээ ер нь таныг их яриулъя гэж бодож байна. Окей. Миний танаас хамгийн их хэлж асуумаар байгаа асуулт бол одоо ингэж асуумаар байна. Та Монголдо англи орос хэлний техник мэргэжлийн орчуулагч мэргэжлэр сурсан гэдэг өмнөх подкаст дээр ярьсан шүү дээ. Тэгээд тийм мэргэжлэр сурчаад ер нь яагаад гинт бүр тис хөндлөн эдийн засаг програм хангамж энтер гэсэн чиглэл рүү яваад орчих. Гоё асуулт байна. Тий. Юу штэ. Би ч уул нь бол нэг 10 жил мэлдэ айгуу тийм хичээл номдод сайн математик гэдэртээ дуртай хөхт байсан. За. Тий. Тэгээ нэг сэтгэлийн өглөөрөх гэдэг шиг бас яваад л исэн юм шиг үлээл дээ дотор. За. Тэг юу гэсэн үг гэхээр за нэгдүгээр төл тэр. Тэгээ нөгөө талаасаа бас би нэг ажил дээр гараад ирсэн чинь яг нэг тийм ажиллаж байгаа салбар нь дандаа л эдийн засгийн холбогдлолтой байсан. Бизнес тий. Хөдөлთა үйлчилгээ ч гэдэг юм тийм салбартай байсан болохоор гадаад харилцааны менежер ч гэдэг юм уу. Тэгээ борлуулалтын алба ч гэдэг юм уу тэгж явсан болохоор яалчгүй дотроос нэг тэр чиглэлийнх нь мэдлэг нь шаардагдаад нэг өсөндөө би одоо тэр мэдлэгээр дутагдаад байсан байна шүү дээ. Тэгээд би анх шийдэхдээ бол за ямар ч байсан эдийн засгаар ч юм бизнес удирдлагаар ч юм уу сурах даа гэсэн юм бодлоо. Би бас яг тэгж бодож байсан байхгүй. Таныг одоо энд ирээд сурлаа гэхэд нэг тий одоо яадаг чинь
бизнесийн удирдлага ч юм уу эсвэл нэг эдийн засаг ч юм уу нэг тиймэрхүү чиглэл рүү явах байх таа гэж би бодож исэн байхгүй юу. Тийм. Тэгсэн чи яасан гэсэн жоон хожуу ухаарсан байлээ. За. Дээрээс нь нэг ялчгүй 900 нөрөө мэдээллийн 900 байсан учраас одоо нэг өсөндөө тодорхой хэмжээнд хүмүүсээс тийм мэдээллийн технологи мэдлэг шаардлагатай эхэлсэн гэх юм уу? Тий, хурцтай хөгжиж исэн. Тэгээд бас дээрээс нь энд байдаг нэг танилагч маань бас хэлж исэн Wirtschaft Informatik гэдэг бас юм мэрэгжил байна шүү гэд. Тэр нь болохоор яг одоо эдийн засаг тэгээ програм хангамж эсвэл одоо мэдээлэл зүйч юм хосолсон тийм мэрэгжилгээд тэгээд тэр нь надад аягүй сонирхолтой гоё санагдаад тэгээд угаасаа ч нэгдүгээр дөр бизнес эдийн засаг тал руу сонирхолтой байсан. Хоёрдугаарт програм хангамж гэхээр бас нэг цаашаага дараагийн төвшөнд ирээдүйд бас илүү үнцэнтэй байх юм болов уу гэдэг тухай үед бас хэдий хожууч гэсэн ойлгож байна. За. Тэгээд энэ мэрэгчлийг сонгосон да. За. Та нэг юу яагач сайхан одоо яг энтхийн их сургууль, дээд сургуульд хоёуланд нэг сурсан хүн байна да нэг нүдэн тарагдтал нэг сайхан ялгаагийн сайхан ярьдаг өч. Халаач. Нүдэн тарагдтал сэтгэл тоногчлол нэг халаач хамаа гэдэг шиг юм. Тий. Ялгаа бол байгаа шүү. Их хөөрхөн байгаа. Гэхдээ ойлголтын зөрүү ихлээд сонсож байгаа хүмүүс үл тэрийг айдлах хэрэгтэй. Яагаад гэвэл ихэнх нь нөгөө нэг их сургууль, дээд сургууль гэхээр их сургууль нь илүү ч юм шиг, дээд сургууль нь арай дутуу ч юм шиг тийм ойлголт байгаад идэг. А энд бол ерөөсөө тийм ойлголт байхгүй. Яг хоёулаа ижилхэн англи дээр орчуулагтай хоёулаа л университи гэж орчуулагдж байгаа. Тийм. Тэгэхээр тэрэн дээр зөрүүн юун дээр гарч ирж байна гэхээр ерөөсөө л заах арга барил дээр гарч ирж байгаа. За. Нэгдүгээрт. Заах арга барил дээр юу хэлж байна гэхээр одоо энтхийн их сургуулиуд бол одоо университет гэдэг байна шүү. Тэд нар бол ихэнхдээ онол тал руугаа заадаг. Онол гэж юу хэлээд байна гэхээр яг одоо цаашаага академик төвшөнд зэрэг цол ахих сонирхолтой хүмүүс байвал үүнийн дээр мастера хийгээд цаашаага доктор, профессорын зэрэгээ хамгаалах ч юм уу. Судалгаа шинжилгээ тал руугаа тэрэн лөө ажиллах гэж байгаа юуг л би онол гэж хэлээд байгаа юм тий. Яг үнэ. Тийшээ тэр зүг рүү явах гэж байгаа бол үүнийн дээр. Тэнд бол заахаар барилна ондоо ингээ явчихна. За, дээд сургууль буюу хоох шүлээний юун дээр тулгуурлаж байна гэхээр хэрэглээний дээр, хэрэглээний тал руу. Практик тал руу. Тий, яг зөв. Тий. Хэрэглээ практик гэж юу хэлээд байна гэхээр заавал цаашаагаа тэгж яг мастер застер хийж болно да. Гэхдээ хитрхи тийм зэрэг цол гэж явахгүй. Яг ажил дээр гараад сурсан мэдсэн ашиглана гэж байгаа. Энийг яг өнөөдрийн яг хэрвээ энэ чиний сурж байгаа зүйлийг чинь аль нэг компани дээр турших юм бол яаж тэрийг турших юм? Яаж хэрэглээнд нэвтрүүлэх юм? Аль нэг компани тэр асуудал те автоматжуулалтын асуудлыг шийдэхин тулд өөрийнхөө жишээн дээр яхаа те энэ хязгаасан юмнууд чинь яаж тус болох юм? Нэг яаж хэрэглэх юм гээд хэрэглээ тал руу явдаж байгаа. Хамгийн гол ялгаа нь ерөөсөө л тэр. Тэгээд хэрэн дээрээ суурлаад зааж байгаа юмнууд нь өөр байна гэсэн үг. Гэхдээ бол бас яг сонгосон мэрэгжил одоо сурах гэж байгаа мэрэгжилтэйгээ холбогдуулаад бас өөр байгаа юм л та тий. Одоо манай мэрэгчлэр гэдэг үзлээ гэхэд одоо жишээлбэл архитектурын мэрэгчлэр сурлаа гэж бодъё тий. Их сургууль дээр сурлаа, дээд сургууль дээр сурлаа. Хоёулаа л адилхан гараад архитектурын компанид ажиллаж байна шүү дээ тий. Тэгэл архитектурын компанид ороод яг ижлэхэн төсөл дээр ажиллаад ямар нэг програм ашиглаад одоо тэр төслийнхөө барилгынхаа зургийн зураал ч юм уу тий. Эсвэл одоо яадаг чинь тайлбар бичгээ бичээл тооцоогоо гаргаад одоо яг ижлэхэн ажил хийж болно. Гэхдээ яг зарим мэрэгчлэлээр гараад ирэхлээр яг одоо таны хэлээд байгаа шиг тий. Тий, одоо миний мэрэгчлэлээр үл жишээ юм байна. Одоо тэр KIT сурж байхад бол мэдээж програмын хэлмэлээ зааж байгаа ш. Алгоритм зааж байгаа. Гэхдээ цаашаага бүр нэг хэрэглэгддэг юмнууд нь арай орхигдчихдаг юм шиг санагдсан. Тэрийг би хоох шүлээ дээр ороод мэдэрсэн байхгүй. Хоох шүлээ дээр болохоор профессорууд нь ялангуяа тэр одоо програмын хэлний софтвер архитектор, инженеринг гэдэг хичээлүүд дээр ихэнхдээ шинэ гарсан ямар програм байна те. Тэрийг яаж нэвтрүүлж ашиглаж болох вэ? Ямар давуу тал байна гэдэг айгүй их тийм
юунд програмууд үздэг. Зөвхөн програмын хэлнээс гадна. За. Одоо туслах хөгжүүлэлтэнд туслах програмууд байна шүү дээ. Тэд нарыг айгүй их үздэг. Яг хэрэглээнд нэвтрэгдсэн тий шинээр гарч ирсэн гэд тэр нь их ялгаатай санагдсан. За миний дараагийн асуумаар байгаа юм болохоор одоо жоохон харилцаа талаас асуумаар байна. Яг их сургууль дээр сурж авах хугацаанд одоо оюутнуудтай хоорондоо харилцаа үүсгэхэд хэр байсан бэ? Боломж болцоо тий. Хэр ойр байх боломжтой байсан бэ? Эсвэл одоо дээд сургууль дээр сурж байхад тэрнээс хэр ялгаатай байсан бэ? Эсвэл одоо яадаг чинь тий багш профессор оюутан хоорондын харилцаа ч гэдэг юм уу? Их сургууль дээр дээд сургууль дээр гээд ингээд жоохон харьцуулсан маягаар та ярил. Наач бас гоё асуулт байна. Тий. Харилцаа бас ондоо. Наа чин бас хоёр дахь ондоошлно. Их сургууль дээр чинь бол одоо оюутнууд нь л харьцангуй их байгаа. Дээд сургуультай харьцуулах юм бол одоо юу гэдгийг одоо яг миний мэрэгчлэр гээд аваад үзэхэд их сургууль нэг хичээлийн одоо шинэ жилээр эсэлт авна. Тэр эсэлтэндээ ойролцоогоор нэг 300 400 оюутан шинээр элсүүлэн ч гэдэг юм уу те. Эсвэл одоо нэг 500 600 ч гэдэг юм уу те. Макс нэг 500 600 гэдэг юм уу. Багт их сургуулийн ч өөр кампус айгу том учраас ер нь л ингээд бүртгүүлэхийг хүссэн ихэнх оюутнууд ингээд авчдаг. Тэгээ KIT-ийн нэг Audimax гэдэг амар том лекцэн танхим байгаа ш. Тэр барыг нэг 300 оюутан бол нэг төр бол багтах байхаа. Тэгээ яг тэрийг би өөрөө нөгөө мэдэрчээсэн болохоор яг хичээлийн эхний өдрийн лекц тавьсан чинь тэр 300 400 оюутны лекцэн танхим чинь пик дүүрээд зарим оюутнууд нь бүр шатаар нь ингэж сууж муугаад амар их. Тэгэхээр чин тэр их оюутантай нэгэн профессор харьцсан гэхээр хоорондын харилцаа бол асар хол болчихж байгаа. Яаж тэр профессор 1000 харилцаатай байлаа гэд бүх оюутанд ингээ хурц ажиллаж чадахгүй боломжгүй байхгүй. Тэр хүн одоо өөрийгөө хит хуваах уу тий. Тийм ч учраас ер нь профессортэй нэг тийм татны харилцаа үүсгэхэд хэцүү. Харилцаа үүсгэхэд хэцүү. Тэгэл дээрэс нь тэр олон оюутнууд чинь тэгэл лекцийн өдрүүд өнгөрөх тусам багсаал гэдэг. Шигшигдэл. Тэгээ ер нь эхний 3 семестрийн дараа ер нь тэгдэг юм байлаа шүү дээ. Эхний 3 семестр өнгөрөхөд яг миний мэрэгчлэлтэр л 500 оюутан авлаа гэхэд ер нь оюутны тооноос хамаарат 52% нь хасагддаг гэж. Тийм статистик баримт. Тэр 52% одоо нэг хүн нь одоо таалцсан юм шүү дээ. Хаахшүүлээ дээр юу вэ гэхээр яг их сургууль шиг тийм нэг кампусын орчин том биш учраас багтаамжиндаа тааруулаад оюутан элсүүлэх тоон харьцангуй бага. Тэгсэн ч гэсэн тэнчнээс чинь бас ингээл хасагдаад явах юм явна шүү дээ тийм ээ. Тэгээд оюутнууд нэгдүгээр 2-3 дахин бага учраас профессортойгоо харилцах харилцаа нь харьцангуй ойрхон байж чаддаг. Тэгээд одоо факультет нь байлаа гэхэд өрөөнүүд дээр нь очиод яг ярилцлах, яриа хийх цагуудаас нь сонгоод оюутан өөрөө очиод ярилцах боломж нээлттэй. Харилцааны хувьд бол тийм байна. Тэгээд яг нэг бас дахиад хэлэхэд мэрэгчлээсээ хамаарат бас эсэж орж байгаа оюутнуудын тоо ондоо миний хувьд ч гэсэн ер нь бол яг мастер сурсан. Тэгээд дээрэс нь манай анги ч гэсэн цөөхүүлээ байсан. Тэгээд тийм болохоор яг адилхан хоох шүүлээ шиг багш нартайгаа илүү татан байх боломж байдаг байсан. Тэгээ яг саяны таны хэлсэн шиг одоо ярилцах боломжтой цаг гэж идэг. Тэр цаг дээр нь очиод уулзах боломжтой. Эсвэл цаг аваад тэгээд багш профессоруудтайгаа уулзах бас боломжтой байдаг байсан. За тэрнээс гадна бас нэг юм нэмээд хэлээд одоо жишээлх юм бол та хоёрын сурж байгаа мэргэжил бол хоёулаа их сургууль дээр сурж болно, дээд сургууль дээр сурж болно гэдэг ингээд боломжтой юм тий. Тэнгүүд болохоор зарим бас нэг өөр мэргэжлүүд байдаг. Тэгээ тэд нар нэг дээд сургууль дээр эзэмших боломжгүй, зөвхөн их сургууль дээр л эзэмших боломжтой. Одоо яадаг чинь тэр нь арай илүү онол тал руугаа чиглэсэн байдаг ч юм. Эсвэл одоо арай нэг судалгаа шинжилгээ тал руугаа ч байд юм уу тий. Тэрнтэйгээ холбогдлолтойгоор их сургууль дээр л эзэмших боломжтой гэсэн мэргэжлүүд бас байдаг байгаа. Одоо тэр мэдээллийг энэ төр бол яг өөрсдөө нэг 12 дугаар ангиад төгсөөд тэгээ мэргэжлээ сонгочихж байгаа шүү дээ. Тэгээ Германд одоо тэр мэргэжлэр сурмаар байна гэд хайсан чинь тэрэн дээд сургууль дээр сурах боломжгүй гэвэл одоо яг жишээлбэл тэр жишээ байж таарх нь байна.
хоёлаа ерөнхийдөө Германы ихтэй сургуульд сурахад хоорондоо ерөнхийдөө хэр ялгаатай гэдэг талаар бас ингээд яриад штэ. За тэгвэл энд Германы ихтэй сургуульд сураад эсвэл Монголын ихтэй сургуульд сураад ингээд бакалаврын зэрэг хамгаалахад ер нь ялгаа зөрүүтэй юм хэр байсан бэ? Тий. Яг өөрийнхөө нэг туулсан туршлаган дээр л ярьж байгаа шүү. Тэр ингээд бусдад нь бол ямар үгдийг мэдэхгүй. Миний хувьд бол асар их ялгаа байсан. За. Би ч одоо TC-г те төгссөн. Тэгээд ер нь л ялгаа бол байсан гэж боддог. Юун дээр жишээ нь ялгаа гарч ийн гэхээр одоо Монголын жишээнд тестээр л жишээ нь явцын дүн гэж олгодог. Тийм. Одоо юу гэдгийг магадгүй 100%-аар үнэллээ гэхэд одоо хичээл орох явц дундаа макс нь 70% нь оюутан өөрийнхөө идэвхээр авчиж болдог ч юм би даалтаасаа цуглуулсаар байгаад нэг макс нь 70%-ыг аваад үлдсэн 30% нь шалгалтаасаа аваад тэгээд дүн гардаг ч гэх юм уу нэг тийм байдаг байсан шүү дээ. За 70 оногийн чинь бол нөгөө нэг ингэдэг шүү дээ. Эртний 16 оноо ч илүү тий. Тэгээд би даалт 1 2 шалгалтын 2 явцын 2 шалгалтын оноо тэгээ би даалтын оноо төслийн оноо ч гэдэм үү одоо яг ямар хичээл үзэж байгаагаас хамаарал ингээд ерөнхийдөө яг 16-7 хоног сурахтаа тэр хугацаанд багшаасаа 70 оноогоо авдаг. Тэгээ тэр 70 онооноос хэдийг цуглуулж чадсан тэрийг авчдаг тий. Тийм. Тэгэхээр чин жишээ нь одоо тэр явц дундаа 50 оноогоо авчихад бол ер нь тэгээ тэнцэж байгаа байхгүй юу? Тийм. Гэхдээ 50 оноо ер нь бол баг амар бага оноо авсандаа орно шүү дээ. Тэгээ ихэнхдээ л нэг 60 эд мэд оноо авчдаг. Тэгээд 60 эдийг авчаад за нэг шалгалтнаасаа нэг 10 эд оноо авлаа гэхэд л ер нь бол баг хангалттай тэнцчихээр. Тийм байдаг. Энд бол тийм эртцийн оноо, явцын оноо ч гэдэм битаалтын ч гэдэм үү. За яг битаалтын гэж бол оноо байгаа. Гэхдээ тийм эртцийн явц гэсэн оноо бол байхгүй. Оюутны дүн хязгаа гардаг гэхээр шалгалтаараа л тогтогддог. Ганцхан удаагийн шалгалтаар. Өмнө нь бол одоо битаалт гэж хийж байгаа шүү дээ. Энд бол байгаа. Гэхдээ тэрнээсээ л 100-аас макс нь 10 оноо л өгдөг. Дээрээс нь одоо нөгөө нэг ингээд хичээлийн улирлын явц донд аягүй их битаалтууд хийгээлтэй ингээл амар их хичээгээл мэрийгээл зүтгээл ингэжсэн тэр битаалтан дээр баахан оноо цуглуулж ирсэн. Тэр оноо тэд хүрэх юм бол шалгалтандаа орох эрхээ авна ч гэж шиг бүр мангар бүр заваацсан тий. Яг үнэ. Яг тийм байдаг. Заавал тэр битаалтыг давж ээж шалгалтандаа орох эрхээ үүснэ. Тэгсэн мөртлөө эрхээ үүсгэсэн мөртлөө шалгалтандаа унчиж болно гэж байна. Ингээд тэгснээр бүр явц дундаас баахан шалгалт малгалтууд авж ирсэн. Тэгснээр бүр ямар ч оноо тэрэндээ өгдөг гэж шиг байна. Битаалтандаа тэнцэхгүй бол бас шалгалтанд орохгүй гэж шүү дээ. Тэгээд миний анзаарснаар бол яг тэр юу чинь үл яг профессор тэр бас өөр байна тий. За жишээ нь манайх дээр бол би хоогшуулын талаар ярьж байгаа шүү. Математик 1 2 гээд хичээл ордог профессор байсан. За. Манай одоо дээд сургуулийн хоогшуулын оюутны тэр нь ярьдгийг. За энд сурж байгаа оюутны давах хэвээр 4 хичээл баг. Тэр дөрийг л давчих юм бол цаашаа бол асуудалгүй гэдэг аюу тоглоомшуулмаар хоорондоо ярьдаг. Тэрний 2 нь болохоор математик 1 2. Нөгөө 2 нь болохоор одоо software architecture, software engineering гэдэг. Тэрийг бас нэг багш арт, нэг профессор арт. Энэ 4 хичээл. Тэгээ энэ 4 ялангуяа тэр математик дээр л одоо таны хэлдэг шиг явцын дунд битаалт гэж өгнө. Тэгтээ тэрэндээ тэнцчээж шалгалтынхаа эрхийг авна. Тэгээд тэр явцын дунд хийж байгаа одоо битаалт чинь 100% гэж үзэх юм бол 75-аас дээш оноо авч ээж шалгалтандаа оруулна гэдэг юм амар чанга. Тэгээд тэгснээ заяа амар чанга дээрээ зөв нэг удаагийн битаалт нь бүр толгой гэж бүр гашлахаад тавьчихдаг гэсэн үстэй. Гэхдээ бүр та бодлоо зөв тэр хоёр профессорын нэр нь бүр миний бүр ой тооноос гарахааргүй цээжлэгдсэн байх гэхээр би бүр тэр сургуультанд тэр үргэлжлэр сураагүй хэрнээ нөхөр нь сурж байхад би бүр тэр хоёр профессорын нэрийг одоо бүр цээжэрэлсэн ч мэдхээр бүр тийм болцсон. 7 хоног болгоны нэгд өдөр тэгэл 7 хоног болгоны нэгд өдөр тэгээд тэр одоо битаалчиг шалгалтаа авна шүү дээ. Тийм. Тэгэл ерөөсө бүр үргэлжийн мөнх айцтай тий тэр хичээл дээр одоо тэнцэх болоо чадах болоо шалгалтаа өгч чадах болоо яах бол гэдэг бүр байнгын дарамттай. Нэг удаа бүр нөгөө нэг та хоёр ярьж хагаад та бүр нөгөө нэг одоо битаалт малтаа бүр хийгээд
тийгээд исээр хагаад нөгөө програм нь ажиллахгүй ч илүү нөгөө биччихэд байгаа код нь ажиллахгүй тэгэл алдаа заачаал тэр алдаагаа ерөөсөө олж чадахгүй бүр зовж тэгснээ бүр сүултээ нөгөөтгөө өгч чадаагүй нөгөө шалгалтандаа орох эрхээ авч чадахгүй ахыг бүр амар айгаад стресстэй тэгээд нөгөө нэг би нэг за одоо ноён профессор тэр хүнтэй хөнгөө дэлхийн иргэдгээрээ иргэн амьдрал чи үргэлжлэлтээрээ бараг битгий санаа зов. Үргэлжлүүлээд үлдсэн бие даалтуудаа сайн ихэ бод гэлүүрээ. Яг тийм. Тэгэхээр ерөөсөө Монголын ихтэй сургууль, Германы ихтэй сургуулийн ялгаа нэг гэх юм бол Германы ихтэй сургуульд явцын дүн гэж байхгүй. Эцсийн дүн бол нэг удаагийн шалгалтаар л гарна. Тэр нэг гол ялгаа нь да. Тийм ээ тий. Тий надад ч гэсэн ер нь бас яг тийг санагддаг шүү. Анх ер нь бол бас бараг л нэрээ шок болж исэн да. Тэрийг яг тэр мэдээг сонсоод ер нь хамгийн анх нөгөө мастрынхаа сургалтыг эхлүүлчихэл яг эхний семестрийн шалгалтуудаа өгөөл. Тэгээл шалгалтандаа бэлтгэсэн чи өөстөө ивэ олдгүй нөгөөд чи. Нөгөө дээрээс нь нөгөө яг Монголд ч болвол нөгөө явцын 70 оноогоо бараг тултлан шахуу хичээсээр байгаа багш нараас амар сайн оноогоо авчдаг. Шалгалтны төлөө ер нь бол эдисээ өхүүлж тэ давтаж бэлдэж ингэжсэн юм ер нь бол амар бага байсан болоод ч тэр юм уу бас харьцангуй сууж сайн сураагүй ирсэн юм шиг санагдсан. За шалгалт гээд даах юм ярьлаа штэ хоёлаа сая. Тэгвэл одоо энэ Германы их сургууль дээр шалгалт өгөх, дээд сургууль дээр шалгалт өгөх тэр хоёр хоорондоо хэр ялгаатай байсан бэ? Бас миний хувьд л ялгаатай байсан. Гэтэ мөж өмчөөс амраа дөөр гэж магадгүй хэлж мэдгүй байна. Миний хувьд амраа тийм. Яасан гэхээр их сургууль дээр үл ингээд шалгалтанд бэлтгэх хугацаагээ заагаад өгчөж байгаа. За. Семестрийн одоо лекц семестр дууссаны дараа шалгалт бэлтгэх хугацаа гэд гаргаад өгчнө. Тэр хугацаанд оюутнууд шалгалтандаа бэлтэж байгаа өгчдөг. Хаах шүлэг дээр яадаг вэ гэхээр одоо нэг хамгийн сүүлийн лекц 5 дахь өдөр орлоо гэхэд эх 7 хоногийнх нь нэгтгэд нь ихний шалгалтанд байж болох байхгүй. Тэгэхээр шалгалтанд бэлтгэх хугацаа гэж тавьж өгдөггүй. Семестр дууслаа дараа 7 хоногс шууд шалгалт нь эхэлдэг. Тэгэхээр тэр нь бас тэр нь бас давуу талтай байна тий. Оюутнууд нь нэг хэсэг хугацаанд ч гэсэндээ жоохон амс хийгээд авах завтай болдог тий. Шалгалт дуусны дараа бол жинхэнэ амралт эхэлчихэж байгаа. Тий. Тэнгүүд нөгөө их сургууль дээд сургууль хоёрыг чинь дээд сургуулийн шалгалтанд төрүүлж эхлээд тэгээд амар хурдан шалгалтууд нь авагдсанаа шууд амарчдаг. Их сургуулийнх болохоор нэг бэлдэх хугацаа өгөөл тэгснээ сүүлийн шалгалт бүр хичээл дараагийн семестрийн хичээл эхлэхийн өмнө ч тавигдах боломжтой тий. Тэгэхээр зураатай тий. Бүр нөгөө их сургуулийн оюутнуудын шалгалтын хуваар нь тэнэг гарах юм бол амралт авахгүй. Амралт авахгүй. Тэгээд яс тэгж бодоод байгаа шүү дээ. Ингэж зөвхөн шалтан дээрээс ингэж дүн гарч байгаа юм чи одоо нэрээ оюутнууд л нэрээ өндөр өсгий төмсөд нүрээ бодох цагч байхгүй чи нэрээ тий. Тэр чи одоо намын сан дээр тэгж явахгүй тодорхой байхгүй юу гэдэг. Зав нь алга байна шүү дээ. Гэнэ өндөр өсгий төмсөд нүрээ бодох завгүй гэдэг. Гэхээс гадна бүр өнөртөө бас төрхөгч үг болсон шүү дээ хоёулаа. Харин тий. Тэр үр айгуу сонирхолтой санагдчих. Нэг өдөр лекцэн дээр тэр чи одоо KIT-ийн Audimax гэх лекцэн дахимдсан шүү дээ. Гэрээсээ харахтаа бол нэг 2 3 тацаал гарсан. Тэгээд лекцээ сонсч байсан ч л миний хоёр талд сууж байгаа 2 герман оюутан л хамар дараалах. Би одоо гайхлаа эхлээд хүн амтан л одоо онгоцсон байх таахын бол би ч өөрөө унгаа үдээ байн дахин л тэгээд шүү. Тэгээ сүүдрийг баг өөрийгөө үнэрлээд надаас ч одоо юм үнэртэй байгаа юм болов уу гэдэг чинь үнэртэй баснаасаа насан. Яа тэгснэ тэр нь танд амар имзэг тус зүг байши. Тэрнээс хойш баг үнэртэй басаад тэрнээс би үнэртэй бас одоо хүртэл цацхгүй байгаа шүү. Яа баг нэг үнэртэй баснаад нь шинээрээ агаад байгаа юм яаши ингээмээр. Тэгэхээр эднэр чинь яг тийм нэг одоо юу гэдэг натурал байглаараа байх илүү сонирхолтой юм шиг тийм. Гэтэ тэр нь ч бас нэг өдлийн гой санагдаад байна шүү. Манай одоо ажлын жишээлбэл хүүхнүүд одоо баг нүрээ буддггүй за. Манай ажил дээр нэр хумсаа буддаг хүнч баг байдгүй заяа. Тэгээд одоо би ч бас буддггүй байсан юм а. Тэгээ сая нэг Монгол явж ирээд тэгсэн манай нөгөө
бэстүүд маань хумсаан бод гэдэг хумсаа гоё боддог гэсэн юм жиж яга бодхоо хэлсэн бууд гээд тэгвэл за нэрэж хумсаа бас боддсон билүү гээд тэгээ боддог болчиход байгаа. Тэгээ бусдаар бол нүрээ боддог хүн бараг байхгүй. Нэг нэг хальт нэг ингээд амар нэг тийм байглаараа харагдахаар л өнгөцгөөл бодоод тах шүү. За тэгээд ер нь бол их сургууль дээд сургуулийн яг мэдэрсэн ялгаанууд бол гол ерөнхий ялгаанууд л ер нь энэ байна. Тэгвэл одоо сая нөгөө шалгалт нь ийм байдаг ингээд нэг жоохон амралт гардаг гэдээ ярьлаа шүү дээ. Тэгвэл яг нөгөө шалгалтын бэлтгэл материал гэж надад айгүй сонирхолтой сэдв шиг санагддаг бас. Одоо юу гэх бэлтгэл материал жишээ нөгөө туслах материал. Одоо үүний дээр чинь болвол шалгалт руугаа туслах материал авч орох ер нь баг боломжгүй байгаад идэг шүү дээ. Тэгээ хог шүүлээ дээр болохоор яг зөв найзуудаасаа сонсч ийснээр бол бас зарим шалгалтын дээр зарим профессорууд нь туслах материал аваад орох боломж олгоод идэг энтергээ сонсогддог гэсэн шүү дээ. Яг та өөр дээрээ ер нь яаж мэдрв? Тий, мэдэрсэн шүү. Жишээ нь одоо тэр математикийн одоо шалтгаанууд дээр бол профессор нөр угаасаа хүнд шалгалт өгөхөө мэдж байгаа учраас туслах материал байтугай бүр лекцээ бүгднийг хэвлээд аваад ороод ирж болно гэдэг байсан. Өөрхийн өндөр лекцийг уншаад 90 минутын дотор уншиж шалгалтаа бодож чадахгүй дуусна үстэй. Яг үнэндээ бол ингээд амар гоё ирэх болгоод байгаа шиг үү? Тий. Зарим профессорууд нь болохоор зөвхөн томьёонуудыг бичиж орж ирж болно. Тэднийг та нар заавал жишээжлэх шаардлагагүй. Бичсэн томьёонуудаа тэгтээ тийм ямар нэгэн жишээ бодлогогүйгээр зөвхөн томьёотой орж ирээд тэрийг ашиглаад бодж болно гэд тэгдэг. Зарим бүр гоё профессорууд бас байдаг. За. Бодлоготой одоо өөрийнх нь нөгөө лекц байгаа шүү дээ. Лекцэн дээр нь жишээ бодлого нь бүгдээрээ байгаа шүү дээ. Тэр мэдрийг аваад ороод ирээ гэтэргээд. Тийм хүн нэг ганц хоёр онцгой тохиолдлууд байна. Мангар инэрэнгүй юу? Инэрэнгүй. Хайлж урсмаар. Хайрлж дурлмаар бай. Тиймэрхүү байдал байна да. Би яг өөрийнхөө санаж байгаагаар бол яг их сургууль сурж байхдаа нэг л хичээл дээр тооны машин авч орохыг зөвшөөрч исэн. Тэгээд угаасаа миний яг сурж исэн мэргэжил ч өөрөө ер нь ихэнх шалгалтанд дандаа нөгөө амаар өгдөг. Тэгээд дээрэс нь яг тоомо ботхоор шалгалтууд нь угаасаа нэг цөөхөн байсан юм уу? Тэгээд тийм ч болохоор тэр боломж нь бас бага байсан баг. Төрөний нөгөө нэг яг бидалтын ажил хийгээд тэгээ шалгалтанд орох хэрэгээ авдаг гэдэг бас зарим хичээлүүд нь бас яг тиймэрхүү байдлаар явагдчихсан. Тэгээд ингээ ботхолоор ер нь дээд сургуулийн бас хамгийн гоё давуу талуудынх нь нэг нь бас тэр яг шалгалтын дээр туслах материал авах ирэх болгодог. Тэр нь бол өстой үнэхэрийн давуу талтай санагддаг надад. Тэгээд шалгалтын дээр л мэдээж тэнцэхгүй байх боломж өндөр байгаа шүү дээ. Тэгээд гэх юм бол ер нь бол их сургууль чамаагүй, дээд сургууль чамаагүй яг л хоёр боломж олгодог. Нэг шалгалтыг эхний семестрт өгөөд одоо тэнцээг унчих юм бол дараагийн семестрт өгөх боломжтой. Тэгээд хоёр удаа бичгийн шалгалт өгнө. Тэгээ хоёуланд нь унах юм бол эцсийн боломж гээд аман шалгалт гэж бас авдаг. За би дахиад нэг юм асуучих. Одоо яг та ингээд Германд ирээд сурж байгаа шүү дээ тий. Тэгээд тэгэхээр яг Монгол хүн гэдэг утгаараа эсвэл одоо Аз хүн гэдэг утгаараа ч юм уу яг таны тийм ялгарх онцлог нь юу байсан бэ? Миний ялгарх онцлогоо? Тий одоо жишээлбэл яадаг чи нэг сурах арга барил ч үгүй юм уу? Эсвэл одоо сурахтаа хандах хандлага ч үгүй юм уу? Үзэл бодол ч үгүй юм уу? Ондоо бол байгаа. Гэхдээ яг мэдхгүй Монгол хүн Герман хүний ялгаа бол мэдээж байгаа шүү дээ тодорхой. Тэрэн дээр бол тодорхой. Тэрнээс гадна миний өөр юм бас хувь хүний онцлог бас гарч ирсэн байх гэж боддог. Би ч өөрөө бас яг тийм интроверт тал руугаа ч юм шиг хүн. Тэгэхээр нэг тэгж хүнтэй айгуутай гэж нэг тийм яриа үүсгээд чаддаг төрлийн хүн бас биш. Тийм болохоор эхний хэсэгтээ байл тэгж нөгөө хүнтэй найзлах, шинэ орчинд ингээ найзтай болох гэдэг мэдгээр л айгүйх асуудал үүсчихсэн. Хоёрдугаарт насан дээр бас их ялгаа үүссэн гэж хардаг. Би өөр одоо миллениал хүн. Гэхдээ би Gen Z нартай сурдаг.
Тэгэхээр тэрэн дээр бас их ялгаа үүссэн. Одоо юу гэдгийг те би ингээд лекцэн дээр ингээд хичээл хийж байхдаа би ганцаархнаа бүр цаасан дэвтэрөөрөө бичээ байж байгаа те. Бусд нь бүгдээрээ таблет дээр бичиж ч юм уу те. Тэр бичлээ айгүйх ялгаа гардаг. Тэгээ над ч нөгөө нэг ингээд тэтэ тэргүй ингээд ажилтсан өмнө сурцсан зөндөө олон туршлага байгаа болохоор ялангуяа би тийм дүн дээр нэг тийм ач холбогдол өгдөггүй. Окей, тэнцсэн бэл тэнцсэн. Тэгтэл манай жинзий нар ч нь л зүгээр заавал би 90-с дээш авах ёстой, 100 авах ёстой гэж 80 давснаа баг хямраа зүгээр. Би энэ хичээл дээр 83 авцсан байна штэ гэж над ч нөгөөтгөө бүр богоон цуг явж байхдаа баг буун буутлаа 83 ярьдаг тий. Би нан баг даалмал авчаад оо гэж тий. Баг хөөрөө дөө. Тий баг хөөрөө. Баг баярлаа тий. Тэнцчлээ гэж байна. Тэр мэдчлэн бас ялгаанууд байна. Тэгээд дээрэс нь 2 дугаар төстэй нөгөө гадаад сурж байгаа гэдэг утгаараа хэлний нөгөө нэг юун дээр өөрөг шалтандаа бэлтгэх мэлтэх гэдэг тэр чинь заавал арай илүү хугацаа шаардлагатай санагддаг. Тархин дотор ч нөгөө нэг асрыг тэр герман оюутнуудтай харьцуулахад арай өөр процесс явагдаад байна л да. Хүлээж аваад нөгөөтгөө дотроо орчуулад өөрийнхөө хариуг бодож бодсон хариугаа буцаж орчуулад гэх. Тэгээ гаргаад тэгэхээр чи хэд дах хийх процесс явагддаг болохоор тэрэн дээр бас их ялгаа байгаа. Тэгээ дээрэс нөгөө нэг үеийн ялгаа гэдэг шиг тий. Би чи одоо яг дижитал эрхний аналог оюутан байгаа даа байхгүй. Тиймэрхүү л энэ да. За мэдээллийг бол ер нь маш хангалттай авлаа. Маш их баярлаа. Зүгээр. За тэгээд энэ удаагийн бичлэгээ ер нь бол энэ түргээд өндөрлөе. Түмэнд түгээх ажлыг бол та нарт олгоё. Like, subscribe дарахаа бэрти мартаарай. Тэгээд хэрэг өөр яг энэ одоо ихтэй сургууль сурахтай холбогдлолтой асуух юм байвал комент хэсэгт үлдээчээрэй. Тэгээ бит хоёр дараагийн подкаст дээр мэдхээр юм байвал хариулж өгье тий. Тэгээ оруулж шинэ бичлэг болгож өгье. Дээрээс нь нөгөө нэг одоохондоо бол яг уу сая нилээ итгэхгүй байж байгаад эргэн ирэлт хийж байгаа болохоор одоо комент хийж байгаа хүмүүсийн тооч гэсэн харьцангуй цөөхөн байгаад байгаа болохоор хариулаад өгөх боломжтой, бичлэгээ хийгээд өгөх боломжтой байгаа. Яг айгүй олон тийм санал хүсэл дээр бит хоёрын цаг заагч бас амжих нь хотлоо олон тий. Тэгээд аль чадхаараа ер нь бол бит хоёр нь хичээж байна. Хичээж байна, дэмжээрэй. За дараагийн подкастаар уулзлаа. Баяр таа. Баяр таа.